За иргэн сонгогч хүний хувьд тэгээд улс төрийн чиглэлээр сонирхол судалдаг, нийгмийн чиглэлээр сонирхол судлаад явдаг хүний хувьд дүгнжлэхэд дангаас сүрэнг огцруулъя гэж явж байгааг үлдэх хүмүүс. За ягаад би дангаас сүрэн гэдэг үнийг ярьж байгаа? Дангаас сүрэн чинь бүр 0 байсан байхгүй юу? Бүр 0. Тэгээд 0 багт энэ үнийг огцруулъя гэж явж байгаагүй. За тэгчээ дангаас сүрэнгийн хажууд Батчаргал гэдэг хүн за ер нь бусад одоо нэлээд олон Эрдэнэтийн түүхэнд олон засагтар нарын хажууд бол маш их юм хийж байгаа юм шүү. Би дүгнж байгаа. Зоригтой шийдэмг хийж байгаа. За мэдээж нүүдний засаг барьж байгаа хүн бол бүгд нь таалагддаггүй. Шүүмжлэх хүмүүс байна. Миний хувьд бол хамгийн их шүүмжилдэг хүмүүсийн нэг. Шүүмжлэлийг энэ хүн чинь ажил хэрэгчээр хүлээж аваад энэ доошоо хүмүүстээ үүрэг даалгавар өгөө явдаг. За тэгээ яг зарим ажлууд нь яга болохгүй гэдэг тэр угаасаа л миний бие бол сүүлийн 2 жил тасралтгүй ярьж байгаа. Яг гардан гүйцэтгэж байгаа, хяналт тавьж байгаа, тухайн ажлыг гүйцэтгэж байгаа хотоос ирсэн компаниуд нь л чанаргүй зүйл хийдэг. Хяналтаа тавьж чаддаггүй. Тэгээд юунтэй холбоотойгоор энэ хүний нэр нь харалж байгаа. Зарим зүйлүүд дээр. За тэгээ би бас хэлдэг. Засаг хийж байгаа хүн бол тухайн ажлын бүх одоо болохгүй зүйл засаг дээр л очиж наалддаг. Хариуцлагын засаг үлээдэг. Хариуцлага ярих нь зөв. Гэхдээ огцор гэж Эрдэнэтийн иргэдийн одоо аж амьдралаар улс төрийн тоглох нь бол буруу. Энийг бол би зөв тоглоом гэж харж байгаа. Тэр засаг огцруулах тал дээр бол эсрэг байр суурьтай байгаа. За тэгээд тэр 9 сарын 14-нд хуралтай өнөөдөр хуралд нь эргүүний зөвөр хүсэлт хэлж байгаад очиж хэдэн үг хэлнэ. Одоо засаг огцрох юм бол энэ ард зөвөр ганц нэг нөхдүүдийн одоо албан тушаалын араас шунж явж байгаа ийм л хэлбэр. Сонгуул хийгээд байгаа. Сонгуул болоогүй шүү дээ. Орон нутгийн сонгуул жилийн дараа болно. Тэр яагаад ч хүрт наан ингэ сонгуулийн уур амьсгалаар улс төрийн тэмцэл хийж болохгүй. Хохирч нь болохоор эднэд иргэд л болж хохирно. За Батчаргал даргаыг огцрууллаа гэж бодъё. Оронд нь хэн болох юм? Утасны цаанаас попорох, энд тэнд гараад үсчих аймаг өдөртөх хоёр чинь шал өөр асуудал л та. Тэнгэр газар шиг зөрүүтэй. Тэгээ үйлчлэлтийн бэлтгэл ажил гэдэг бол ер нь бол инженер шилжлийн бэлтгэл ажлыг хэлж байгаа. Тэр энэ оронд очиод засаг хийж одоо үнэхээр бүр тулцсан бэлэн бэлтгэгдсэн боловсрууч юм байл хэлчих. Яг одоо Монгол ард намтар байна уу? За хамаараа тийм байх юм бол тэрийн дэмжээ. Даанч байхгүй.